Тэгээр онцгой байдлыг яах вэ? Онцгой үүсдэг гэсэн 24 цаг хэлэн байна. Дэсгийн хүн ажиллаж байгаа гэдгийг хараад энэ цагийн тодорхой бодож байгаа юм чи. Тэгэхээр энэ онцгойдын машин л ингэ явчихсан харуулж байна. За үзэгчдээ бид та бүхэндээ шарга мартаас мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. За бид энд онцгой байдлын алба хаагчид одоо өнгөрсөн 24 цагт ажлаа өөргөө гүйцэтгээд буух ёстой байсан алба хаагчдыг амраалгүйгээр үргэлжлүүлэн ийм ажил хийлгэж байна, аж ахуйн ажил хийлгэж байна гэсэн мэдээллийн мөрөөр энд хүрэлцэн ирээд байна. За ингээд та бүхэндээ холбогдох албаныхнаас болон энд болж байгаа үйл процессыг, бодит процессыг та бүхэндээ үргэлжлүүлэн үзүүлье. Холбогдох албаныхнаас бас тодруулгыг авч хүргэнэ. За яг одоогийн мэдлэр энэ бол онцгой байдлын албаны автомашинууд бас байна. Тэгээд сая дөнгөж саяхан бас энэ хураалгаастай мод энэ гэрийн энүүгээр энэ хавар одоо алба хаагчд нь бас мод зөөгөөд энэ нэг аж ахуйн ажил хийжсэн бүгд одоо энэ хашаа руу ороод энэ хаалга хаачихсан байна. Дөнгөж сая энэ худал алба хаагчд нь бүгд байсан. За тэгээд хэвлэлийнхнийг ирэхлээр бодвол ийшээ цогтоод орцгоосчих шиг боллоо тий. Тэгсэн үү? Би дөнгөж сая энэ ингээд нэг харсан чинь энэ алба хаагчд нь бүгд дээшээ явж исэн. Тэгэхээр би одоо хоолнд авах гэж байгаа юм багтаж бодоод тэгээ эргээд ирсэн чинь ингээд байхгүй болцсон байна. Энэ хамт тэр хүмүүс тэр энд байж байгаа шүү дээ. Албаагчтай хийд юм биш үү? Хүн төлөөтэй орж байгаа. Барьд дуусааг байгаа гэх. Зөвхөн засварыг тийм үсээ тэр саяны хүн. Барьд дуусааг гэж энэ хэд ч удаж байгаа зү? Удаж байгаа ашиглалтанд орох байгаа шүү дээ одоо үргэлжлэл. Барьд дуусааг гэж. Уул нь хийддэгтэй ашиглалтанд орж болоог байгаа. Энэ алба хаагчид яг ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм чи? Би харуулна. Харуулна. Тий энэ ч ер нь алба хаагчид байнга ирж ажиллаж байгаа юу те? Үгүй дөнгөж өнөөдөр л ирсэн. Өнөөдөр л ирсэн үү? Тий өнөөдөр ганц өдөр л ирсэн. Чи ажиллахгүй зөө дөнгөж өнөөдөр ирсэн. Тийм баг мод энэ ч бас зөөгөөд байсан ямар ажил хийж исэн юм болоо? Хинт байсан модод тэн зөөж хураас өөр юм байхгүй шүү дээ. Энэ хэд одоо яг ямар шатндаа явж байгаа энэ баригдаад 70% дээр л явж байгаа. 70% дээр явж байгаа. Энэ хиний захиалгаар ямар байгууллагын захиалгаар баригдаж байгаа? Гадаад өндөд төгсөө гүнчөө хийд гэж байгаа. Тэгээ барь дуусаагүй. Би бол өөр мэдэхгүй. Бос нь бол тэр төгсөөд өөртөө. Түрүүний хүн уцаа төсөө тэр үнэлсэн. Одоо тэгээ хогтой нэг намдаас гам үнэ. Энэ алба хаагчид ийшээ энэ дотор бас байрлуулж байгаа мó алба хаагчдыг? Байрлуулдаг сая зүгээр дээш хол амдаа тийм авах гэсэн. Одоо бууж байна. Алба хаагчдыг хоолнд орчоод гарч ирнэ гэд одоо харуулна хэлж байна. За тэр албаных хүмүүс тэнд байгаа юм шүү. За бидэнд ирсэн мэдээлэлээр бол эдгээр алба хаагчид нь бол Баянзүрх дүүргийн онцгой байдлын газрын одоо гал унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. За харин тийм дуцаар ярьж байна. Уучлаарай нэг юм асууч. Ямар даргын тушаалаар энэ ч өөр гүйцэтгэж байгаа юм бол энэ албан тушаал алба хаагчид? Хамаатай сайн мэдгүй шүү дээ. Та нараа яг аль ангийнх юм? Нийслэл ангийнх нь. Нийслэлийн ангийнх нь. Нийслэлийн аль дүүргийнх юм? Баянзүрх дүүргийн 63 дугаар анги муу юм уу? Биш үү? За ямар анги бол? Аль анги? Хичнээн алба хаагчтай. Ахан тэр нэг мэдхгүй. Та энэ төвөрлж авчирсан жолооч юм үстэй те? Яахан зүгээр л ачлалтна. Харин тий. Нэг хичнээн алба хаагчид ирсэн юм болоо? Хаагч нь ойролцоогоор хичнээн хүн ирсэн бол. Тэр сайн мэдхгүй нөө. Наасаа. Буцаад гарч ирэх үү? За алба хаагчид тэнцээ байна. Энэ алба хаагчны дээш нь Юу гээд ингэж онгоо. Яшиг онгоос. Яшиг нь орчиж болох юм. За одоо алба хаагчид тэр мод зөөгөөд ирж штэ. Хувийн өвч. За.
За нийслэлийн онцгой байдлын газраас. Тий, газрын. Газрын дарга биш. Хэл. Өртөн зэрэг хэлцэн дарга. Би сая хангалттай ярьчлаа шүү дээ. Бид нар Тий. тий одоо яг асуусан мэдээ. За асуулт асуугаад явчихъя. Энэ нөгөө төрийн албаа агчд одоо ингээд хуулиараа ч юм уу журмаараа ч юм уу ингээд 24 цаг үүрэг гүйцэтгэчээд амарчих хэвээр байдлын нүүдрээд энэ хувийн өмчт ингээд ийм авахын ажил хийгээд байх нь хэр зүүн юм бэ? Хуулиндаа юу гэж заасан бэ? За нэгдүгээрт бол энэ хувийн өмчөд аж ахуйн ажил хийгээгүй. За ямар ажил хийж байгаа вэ? Бид нар бол энэ нөгөө тэрбум мод үндэсний хуулиар нэмэлт нийслэлийн онцгой байдлын газар 9 дүүрэг аврах анги 800 орчим албаагч байдаг. Энэ албаагчд бол 2022-оос 2030 он хүртэл 250 мянган мод тарих ийм амлалт авсан байгаа. Тэгээ бид нар энэ хүрээндээ бол энэ ногоон бүсэд бид нар намраас бид нар энэ хаврын хувьд бол 5000 орчим мод жимсийг бол хэлсэс ангийнхаа албаагчдын хашаанд бусад одоо дүүргүүдийн төвлөлдөл 5000 орчим мод жимсийг бол тарьсан байгаа. Одоо энэ бас бидний төлөвлөгөөнд орсон бид нар энэ намраас энд мод тарих юм. Тийм учраас энэ ойд унанг мод одоо унтсан моднуудыг цэвэрлэх, ногоон бүсийг цэвэрлэх ажлыг хийж байгаа. За энэ бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн бол ирж ажиллаж байгаа. Одоо энд 9 төвийн 6 дүүрэг аврах ангийн 70 орчим албаагчд бол энд ажиллаж байна. За ингээд дуудлага гарахт бол бэлэн одоо үүрэг гүйцэд бэлтгэл бэлэн байдалд байх хэрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэж явж байгаа. Одоо дуудлага ирэх юм бол бэлэн байдалд нь автомашинтайгаа одоо ингээд байж байгаа. Энэ бас бидний төлөвлөгөөт ажил учраас энэ ногоон бүсийг цэвэрлэх энэ ажил ингээд зохион байгуулалт ажиллаж байгаа. Зүгээр яг хуу зарим нэг арга гэрийн албаагчид бол одоо албаагчдыг амраасангүй одоо хувийн ажил хийлгэлээ гэдэг ийм одоо мэдээлэл очсон юм шиг байна. Энэ бол хувийн ажил биш, төлөвлөгөөт ажил. Нэгдүгээр энэ амрах угаасаа одоо ингээд энэ ажлын цагаар бэлтгэл ээлжинд үүрэг гүйцэтгэх хэрэгтэй хүмүүс байхгүй юу? Чинь ногоон бүсийн эргүүлээр үүрэг гүйцэтгээд одоо нэгсэндээ амрах биш үүрэг гүйцэтгэх ажиллаа хийж байгаа хүмүүс гэж ойлгох хэрэгтэй. Одоо бид нар аль нэг газар аманд төмөр гарлаа гэхэд эндээс яг багж хэрэгстэй болж байгаа бэлэн ингээд гараад явах ийм бүрэлдэхүүн энд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд бэлтгэл рүү цаг одоо ажиллаж хаад өнөөдөр амарчих хэвээр. уг нь 24 цаг ажилласан хүн амрах ёстой. Бэлтгэл ээлжээр ажиллаж байгаа учраас дуудлага ирэх цагт амарна гэсэн ойлголт бол байхгүй. Үүргээ гүйцэтгээд дуудлагаар бол ажиллах хэрэгтэй. Бид нар бол төлөвлөгөөтэй байсан учраас энэ удаа нэг өдөр энэ 2-3 өдрийн ажлыг бид нар нэг өдөрт багтаагаад дуусахаар ингээд хүн хүчээ төлрүүлээд ингээд ажиллаж байгаа байхгүй юу? Хуулиндаа бол бэлтгэл ээлж гэсэн ийм нэр томьёо байхгүй. Байлгүй яах вэ? Байлгүй яах вэ? 24 цагаар үүрэг гүйцэж байгаа ардталт нь 24 үүрэгчээр бууж байгаа бэлтгэл ээлж бэлэн байж байгаа байхгүй юу? Тэгжээж бид нар чинь үүрэг гүйцэж тэрнэш 24 цагаар үүрэг гүйцэж байгаа албан хаагчдаа бид нар яг тухайн гамшигын голомтонд үүрэг гүйцэтгэх нь энэ бэлтгэл ээлжийн албаагчд манай 24 цаг ажилласан ч гэсэн бэлтгэл ээлжийн төвшөнд ногоон бүсээр эргүүл хийх юм бэлэн байдал байж байгаа хэрэгтэй байхгүй юу? За тэгвэл хөдөлмөрийн хуулиар 24 цагаас илүү ажиллах бас тийм юу зөвшөөрөгдсөн тийм зүйл залт байна уу? Уу яг манай ер нь та нар ойлгох хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь бол зүгээр энгийн байгууллага биш. Төрийн тусгай алба хаагч учраас үргэлж бэлэн байдалд ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Яг нь тодорхой хэмжээнд ингээд ар гэрээс юм хэл ам одоо гарах ч гэдэг юм уу иймэрхүү бол байдаг. Цэгийн байгуулагч байж гэн одоо юу гэдгийг зэвсэг түчинч байж гэн хөлийн цэрэгч байж гэн онцгой хөдөлж байж гэн. Бид нар энэ төлөвлөгөөт ажиллаа хийж байгаа. Одоо та нар харж байгаа энэ ийм унанг одоо энэ моднуудыг ингэж зөөгөөд одоо тэгээд энэ За энэ унан моднууд бол дөнгөж сая одоо ингэж зөөж эхэлж байна. Та хардаа дөнгөж сая явчихсан моднууд л энэ овоорж байна. Тэрнээс өмнө бид нарыг ирэхэд ирээд их удсан. Энд ажиглаад зогсож байхад энд та нар тэр хавтан одоо байшингийн моднуудыг зөөжсэн, энэ гэр барьжсэн. Гэх мэт Хэлж байгаагаар болохоор ерөөсөө хийдийн ажилд тусалж байгаа. энэ хийдтэй бид нар хамтдаж ажиллаад энд ногоон бүсээр байгуулах чагаа дээрэс нь гэр барьдаг нь бол гэр барьсан. Энийг бол яах чагаар бид нар чинь байрлаа тодорхой хэмжээнд чинь хоолунд хийгээд одоо намраас бол бид нар энэ мод тарж эхлэх байхгүй юу? Тийм учраас энэ бэлтгэл ажиллаа ингэж хангаж байгаамаа. За дээшээгээ хоолнд орох гэж явсан гэсэн. Хоол идэх шүү дээ. Хоол идэлгүй яах юм бэ? Энэ гэртээ биш тэнцээ очиж хоолууд яг ямар учиртай юм бэ? Энэ таны яриа зөв. Одоо энд юу ч байхгүй байгаа. Энд гэж байгаа сургал бидний мод руу хуваа гаргачлаа шүү дээ. За тийм байхгүй явуучлаарай. Ажиллаа л хийж байна. Одоо өөр тайлбар өгөхгүй би хангалттай тайлбар өглөө. Бэлтгэл ээлж гэдэг нэрийн дор та нар ингээд Хичнээн одоо энэ хэдэн цаг хүртэл ажил хийзээ буугаа одоо. За бидний төлөж байгаа бол 18 цагт ер нь буухаар төлөж байна. 24 гэдэг чинь үндсэндээ 42 24 10 За өөр тайлбар байхгүй. Гэхдээ бэлтгэл ээлж гэдэг нэрийн дор өмнө нь ч гэсэн одоо онцгой байдлын алба хаагч
үүрэг гүйцэтгэж явж байгаа. байгаад өөр Амнасаа алдсан. тийм Ноцтой юм байгаа шүү дээ. гарсан шүү дээ. Түүнээс өмнө ч гэсэн бас яг онцгой байдлын одоо яг энэ бэлтгэл ээлж гэдэг нэрийн дор ажил амнасаа алдсан. Гэмтэж бэртэх хүчнээ асуудал тулгарч байсан. Энэ дээр та нар яагаад Яг уцаар ярьж хэл та. та мэдээлэл өгч яагаад ингэ утас руу юу гэдэг юм бэ? Өөрөө залгаж яриад Нэг нь бас амнасаа алдсны дараа ийм бас асуудлыг амнасаа алдсан дээ. Ногоон бүстэй ч юм чи. Эцэг тайлбар тайлбар авах За ингээд уцаар ярина гэсэн шалтгаан заагаад одоо тайлбар өгөхөөр сатгалзаад явлаа. За бид нар ирэхэд бол энэ унанг моднууд бол энэ ямар ч унанг мод байгаагүй. За бид нар энэ ажилт хийж цаг шахам зогссон байгаа. За эхлээд бол энэ мод огт байгаагүй. Эдгээр цэвэрлэгээний ажил хийж ин гэж тайлбарыг өгж байгаа боловч за яг бид нар хэвлэлийн ирснийг мэдсэн даруйда аль практикийг бүгднийг уул руу гаргаж модноос одоо ийм унанг моднуудыг нааш нь зөөвөрлөж авчруулж байгаа. Ерөнхийдөө ийм нэг дүр эсгсэн байдалтай. Нийслэлийн онцгой байдлын газраас бол сая өгсөн мэдээллээр бол ийм хоорондоо ийм зөрүүтэй ийм мэдээллийг өгөөд байна. Харуул бол бид нарт одоо энэ хийдийн ажилд тусалж байгаа гэдэг энэ тайлбарыг өгсөн. За хийдийн ажил бол 70% та явж байгаа. За аль практикийг энэ хашаа руу оруулсан шалтгааныг асууад хоолндоо орж байгаа гэсэн. За нийслэлийн онцгой байдлын газраас бол тайлбар өгтөө энэ гэрийг барьж хооллох юм гэр барьсан гэж тайлбарыг өгж байгаа. Ер нь ингээд яг өгж байгаа мэдээлэл нь бол маш юм зөрүүтэй тодорхойгүй мэдээллийг бас юм нийслэлийн онцгой байдлын газраас өгч байна. За та бүхний яг харж байгаа тэр цаана харагдаж байгаа контейнерын хажууд байгаа тэр моднуудыг бол түрүүн аль практикт зөөж ирсэн. Яг ер нь бол аль практикийн үйл ажиллагаа яг энэ гэр модны хавцаа энтэй уул нь өрнөж байсан. За тэгээд хэвлэлийн ирснийг сонсоод бүгднийг энэ мод уул руу гаргаад за тэгээд ингээ моднуудыг одоо нааш нь зөөж авчруулж байна. Эндээс харахад бол яг энэ тайлбар өгсөнчлэн ай цэвэрлэх үйл ажиллагаа хийж байгаа гэдэг нь бол ямар ч юм итгэл үнэмшил төрүүлэхээргүй ийм л тайлбарыг л өгöd байна л да. Нийслэлийн онцгой ер нь бол онцгой байдлын алба удаа дараалан энэ бэлтгэл ээж гэдэг нэрийн дор 24 цагаар үүргээ гүйцэтгээд амрах ёстой байсан алба хаагчдыг үргэлжлүүлэн ингэж аж ахуйн ажилд авч явдаг гэдэг энэ мэдээлэл бол ер нь алба хаагчид өөрсдөө ч гэсэн ярьдаг. Хамгийн гол нь өөрсдөө ил гарч ярихаасаа эмээдэг. Мэдээж албан тийм та яриул одоо тэгээд нэгэнт одоо та үүрэг өгсөн юм чинь эднэр бол мэдээж ийм дээрс нь аль багш шүү дээ. Бидний нөгөө дотоод зүрмээр бол яг хөө би нөгөө гамшигт сурсан зэрэг хэлцэн дарга учраас одоо энэ тэрбум модны ажлын хэсгийг ахалдаг байхгүй юу нийслэлийн онцгой байдлын газарт. Тэгээ бид нар бол одоо яг танаас мэдээлэл өгөхөд бол бид нар зүү хараад бол бас газар байгаа. Тэрэн дээр бол бид нар жишг өрсөлдөөний тим талбай байгуулж байгаа. Энэ бол бас манайхан нэг төлөвлөгөөт нэг л газар байхгүй юу. Тийм учраас унан модоо цэвэрлээд тэгэл одоо намраас мод тарих ажил. Энэ гэр мэрийг бол ингээ байрлуулад одоо заримдаа нэг ирж очиод тоол ундаа хийгээд ингээд явна. Тэрнээс биш аль багчдыг бол одоо ажлын бус цагаар амраахгүй одоо хувийн ажил хийж байгаа юм бол ерөөсөө байхгүй. Одоо бэлэн байдалд байгаа л гэсэн үг. Одоо ингээд хаа нэгтэй дуудлага өнөөдөр бол харин харьцангуй бас дуудлага гайг байна. Ер нь бол сүүлийн үед бол манай нийслэлийн ногоомс өдөрт 10-аас 15 дуудлага ирж байгаа шүү дээ. Тэгвэл одоо өнөөдөр бол харин харьцангуй 50. Би одоо яг хариуцаад байж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо дуудлага ирүүл одоо хүмүүсээ яг аль одоо ногоон бүс аль аманд дуудлага гарах нь аль дүүр гарах нь гэдгийг би эндээс шууд удирдал гаргахад бэлэн байгаа. Манай хүмүүс бол бэлэн байдалд байгаа байхгүй юу. Тийм учраас энэ дээр бол яг мэдээч хэрэг арга гэрийнхэн ч гэдэг юм уу эсвэл одоо зарим хүмүүс бол одоо энэ хийд дээр болж байгаа учраас хийдийн одоо хувийн ажиллагаа хийгээд байна гэж ойлгож болох юм байна. Тэгээ бид нар бол энэ хийдтэй хамтраад энэ хийд маш 8 га газар юм билээ. Энэ 8 га газрын одоо унанг мод унсан газар энэ ойн чөлөөнд бол бид нар мод тарьж энэ бол намар ихт бол тариалт ихлэн. Та нар бүгдээрээ харин намар өрөөд ирээрээ бид нар бэлтгэлээ хангаад мод тариад ингээд бас хамтдаа зогсно. Та нар бол тэгтээ модтой хийдийн ашийн дотор мод тарих юм уу? Тарина штэ.
Харилгүйх юм тэр чинь тэгжээж эн чинь ногоон бус зарим энэ унанг одоо модыг эн чинь модтой харагдаж штэ. тодорхой хэмжээнд сариулж байхгүй. Энэ хідээ шин дотор тарьж байгаа юм бол. Яагаад заавал гэдэг нь юу вэ? Бид нар тодорхой хэмжээнд ургах нөхцөлтэй тийм газруудыг сонгож тарьж штэ. Тэрнээс биш боломжгүй газар тарих юм бол тэр чинь ямар ч үр дүнгүй ажил болно шүү дээ. Бид нар бол төлөвлөлт олон газрууд байгаа. Тэрний нэг хэсэг нь л байхгүй. Хэдэн анги хэдэн аль багч одоо яг энд ажиллаж байгаа гэлээ. Бэсэн шүү дээ. Би хэлсэн шүү дээ. Юу одоо манай төвийн 6 дүүргийн тийм ээ. Тэгээд аврах ангийн ингээд бэлтгэл ээлжийн 70 орчим албан агч л үүрэг өсч байгаа. Яг өдрийнхөө хоолыг идэж гин, оройныхоо хоолыг орой бол бид нар ингээд албаагчтай бол буулгаад ингээд дараагийнх нь ажилд оруулна. Тэр нь онцгой байдлын алба хаагчид албанда дуртай хайртайч гэсэн яг энэ бэлтгэл ээлж гэдэг энэ зогсоо зайгүй ажилуулдаг энэ байдлаас ч юм бол шантарч маш олон залуучууд энэ албаа орхиж гардаг гэсэн юм яриа угаасаа алба хаагчид нь өөрсдөө ажиллаж агасныхаа дараа ярьдаг. Ингэтэл нь шантрах ер нь заавал тийм хууль дүрэн байх ёстой юм уу? За энэ бол одоо миний хэмжээний хариулах асуулт биш байна л да. Мэдээж өндөр түвшинд ерөнхий газрын түвшинд шууд хариулах. За биний хувьд бол манай залуучууд бол өнөөдрийн хувьд бол яг одоо энэ ногоон одоо чинь нэг юмсан доо унаг модыг цэвэрж яана гэдэг чинь ногоон бүс ойн бүсээ хамгаалж байгаа л гэсэн үг шүү дээ. Бид нар ч бас энэ байгаль орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврам хамгаалах ийм үндсэн үүрэгтэй юм шүү дээ. Тэр үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Үнэхээр одоо юу гэдгийг 24 цагаар гарсан албаагчдыг амраахгүй дээрэс нь хувийн ажил хийлгэж байгаа бол үнэхээр тэр хувийн ажлыг хийлгэж байгаа одоо мэдээч хэрэг буруу л гэж хэлнэ. Миний хувьд бол энэ хувьд бол өнөөдөр бид нар яг энэ ногоон бүст одоо норм модуудыг бүгдийг цэвэрлээд тэгээд бас тодорхой хэмжээний төлөө олгоод өөрсдийнхөө нөгөө албаа одоо аврах ангиудын одоо галлага болон зарим одоо албаагчдынхаа төлөөний төр ашиглах гэж байгаа байхгүй. Эдгээр ч одоо дахиж ашиглахгүй шүү дээ. Энэ давхар ажил явж байгаа. Дээрээс нь би хэлсэн тийм ээ. Тэрбум модны үндэсний хүрээнд бас ногоон бодоод цэвэрлэх ийм ажлыг бол шатраатай төлөвлөгөөтэй хийж байгаамаа. Энийг бол ганцхан манай байгууллага биш, маш олон байгууллагууд хийж байгаа. Энийг бол уг нь бол одоо байгаль орчны газар бол хийх ёстой. Гэхдээ хүн хүч нь хөрөхгүй байгаа учраас бид нар бас яг төлөвлөсөн газрууд дээр энэ ажлуудыг хийж байгаа. Налагч хийж байгаа, багнуурч хийж байгаа, багангаач хийж байгаа. Өнөөдөр бол ингээд нэг өдөр бид нар ийм төлөвлөгөөт ажил юу төлөвлөж байгаа хүмүүстээр ажлын хөлс чинь тийм урамшууллын зүйл олгох юм уу? Олгохгүй. Олгохгүй. Зөвөр яг энэ хоол өдрийн хоол, оройн хоол, өглөө хоол идсэн байгаа. Тэгээд энэ өдөр 11:30-аас ажил эхэлсэн байгаа. Надад яг тэр хуулийн заалтыг хэлээд өгөөч бэлтгэл ээлж ажиллуулна гэсэн. Яг ямар хуулийн хэдий заалт? Би хуулийн заалт гэхээсээ илүү ер нь бол ямар ч тохиолдолд манай онцгой байдлын албаагчид ер нь тэр төрийн тусгай албаагчид бол төрийн тусгай албаа хаагсны одоо нэмэгдлийг бол байнга авдаг байгаа цалин дээрээсээ. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар хэрвээ бэлтгэл бэлэн байдал одоо байхгүй бол одоо жишээлбэл ойн бүсэд одоо ногоон бүс төмөр гарлаа гэхэд яг одоо 24 цагаар үүрэг гүйцэж байгаа албаагчид бол бүрэн одоо хүч хөрөлцөхгүй. Тийм учраас заавал бэлтгэл ээж байж ингэж үүрэг гүйцэтгэж ажилладаг байдаг. Яг тэгвэл тодорхой хэмжээнд энэ манай албан хаагчид маань 24 цагаар үүрэг гүйцэтгээд 3 ээлж 4 ээлжээр ажилладаг учраас тодорхой хэмжээнд бас амрах 1-2 хоногийн хугацаа байдаг байхгүй юу? 24 цагаар үүрэг гүйцэтгээд дараа нь 4 ээлжээр ажилладаг тохиолдолд 24 цагаар ажилласан. Тэгэхээр өнөөдөр ажиллаад одоо өнөө орой бууштай манай албаач тэгэхэд дахиад 2 өдөр бас тодорхой хэмжээнд амрах юм боломжтой байдаг хаа. Энийг нь бол арга гэрийнх нь маш буруугаар ойлгодог. Одоо юм л хийлгээд байгаа юм шиг. Энд чинь эргээд л юм байгаль дэлхийг хамгаалах энэ манай байгууллагын л ажиллах, өөрсдийн л ажил байхгүй. Албаагчдын тоо хүрэлцээгүй учраас яг тэгэж амрах хугацаанд амарч чаддаггүй гэсэн. За энэ яг вэ одоо би бас яг өөрийнхөө албан тушаалын хэмжээнд биш давж ярих гал байна л да уучлаарай. Гэхдээ та бүхний хүндлээд бас хариулаад байна. Энэ онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын боловсон хүчний асуудал гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр шууд нөгөө нэг энгийн байгууллагч хүнийг томилчих болдгоо. Заавал одоо мэрэгжлийн одоо тодорхой ингээд курс сургуулийн төгсөж чад энэ аврагч галс нөгчдийг томилдог учраас яг тийм одоо нарийн шалгуураар одоо бие биелдээр сэтгэл зүй тийм ээ өндөр энэ төргээд энийг яаж гад манай онцгой байдлын сургуульд курс дамжаад төгсөж чад тэгээд ингээд томилдог байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол нөгөө нөхөн хангалт бол маш их дутагдaltaй. Хүний нөөцийн хангалт бол бас дутагдaltaй. Ялангуяа жолооч нар жолооч ер нь галын автомашины жолооч нар бол нэлээд дутагдaltaй. Ийм зүйлүүд байгаа шүү. Тэгээ өөрийнхөө хэмжээнд одоо бүх зүйлээ хариуллаа. Гэхдээ 100 хүний нөөцөд 100-аараа залуучууд бол ингээд
хүлээгээд бэж идэг гэсэн. Гэвч одоо энэ нөгөө авилгатай холбоотойгоор ерөөсөө оруулдаггүй ч юм уу айлсвал ингээд танил талаараа энэ албанд ордог гэсэн. Ийм бас яриа. За уучлаарай. Би нөгөө нэгдүгээрт ерхий газар бодлого тодорхойлох газрын хүн биш. Би нийслэлийн онцгой байдлын газрын яг тав хүнтэй адилхан гамшигаас урьдчилан сэргийлэх одоо ажлыг хариуцдаг. Тэр хүрээндээ чинь тэрбум модны ажлаас ингэж явж байгаа. Хүн хүч тогтолтойгоо нь бол үнэн шүү. Ер нь бол энэ дээр бол Одоо тэгээд хамгийн гол нь энэ дотор ингээд мэдээлэл өгсөн албаагчтайгаа эргээд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхэд тооцох тийм зүйл байх юм биш үстэй гэж бас тийм юм бол байхгүй. Ягаад гэвэл шүү дээ ийм одоо мэдээж хэрэг бид нар чинь нээлттэй л байх хэвээр. Энийг та нарыг ирлээгээд би одоо төгшөөгөөд янз бүр болоод аашаалсан гаргасангүй хариулт өгч байна. Тэгэхээр юу ийм байгаа. Зөвхөн яг ямар албан тушаалтан яг байгууллага төлөө ярьсан хөх вэ гэдэг тийм журам байдгийг хэвлэл мэдээллийн. Тэгэхээр миний хувьд бол яг нөгөө хэвлэл мэдээлэл хариуцсан авсан зэрлэгцэн сургачаас өгөх. Шууд албан хаагчд бол шууд төлөөж өгөх хэрэггүй. Ийм журамтай учраас манайхан нөгөө ярилцлага өгөхөөр цааргалзаад байдгийг. Ийм л учиртай юм шүү. Тэ энийг Одоо сая та өнөөдрийн хуулцаа төлөвлөгөөтэй ажил гэдэг та сая тайлбар өгч чинь тий албахаагчид за мөн албахаагчдын гэр бүлээс зарим албахаагчдаас ингээд манай сайтад хандж байна л да. Ер нь иймэрхүү ажлууд их гардаг. 24 цагаар ажиллаад маргааш нь ингээд өөр газарт очиод бид нэр ингээд юм цэвэрлэх. За наад зах нь тий 0 цэвэрлэх, жорлон цэвэрлэх ийм ажлуудыг хүртэл бид нар хийлгэдэг гэдэг ийм гомдол бас ирүүлээд байна. За би энд нэг тодорхой хариулт өгье. За би бол өмнө бол одоо дандаа л энэ гамшиг устдаас урьдчилан сэргийлэх ажлын мэдээллийг өгч ингэж өгдөг. Өнөөдөр бол одоо их өөр байдлаар мэдээлэл өгч байна. Тэгэхээр та бүхэн бол одоо миний ярьсан мэдээж цааш нь илүү бах. Энэ ард дээр нь та нар бол анализ хийгээд бас энэ миний яриаг бол оруулахгүйгээр тийм ээ. Ер нь бол одоо ийм байдлыг бол одоо харах хэрэгтэй байна ч гэдэг юм уу тий. Одоо ер нь бол нөгөө төрийн тусгай албан хаагчд бол мэдээж хэрэг тангараг өргөцсөн энгийн байгууллага шал өөр төвшөнд байдаг учраас ямар ч бэлэн байдал тодорхой хэмжээнд энэ улсын хийх ёстой ажилд хийх л ёстой байдаг. Энийг нь зарим одоо аг ирэх юм бол үнэхээр ойлгодгүй юм л да. Ингээд одоо бид нар бол одоо тодорхой хэмжээнд энэ бүтээн байгуулалтын ажлыг анги байгууллагад огцруулах гэдэг энэ ажлыг ямар өөр байгуул төрийн байгууллага учраас өөр байгууллагаас өөртөө л өөртөөхөө хүч боломжн дээр бүх юмаа хийдэг учраас энийг бол буруугаар ойлгох тохиолдол байдаг. Тийм учраас энийг бол та нар нээлттэйгээр харин энийхээ миний ярьсны ард дээр сайхан өөртөөхөө юу бол дэвшүүлж болох байх. Хотын зүгээс одоо яг нөгөө жорлон цэвэрлүүлэх гэж ярьж штэ тийм ажлуудыг ер нь хийлэгдэг гэдэг ийм гомдлыг бол ирүүлж штэ одоо мэдээлэл өгч байна биднээс. Тэгэхээр байнга одоо юу гэдгийг те хийлгээд байдаггүй гэж та бол яриад байна л да. Тэгэхээр энэ хүмүүс бол ингээд байнга энэ ажил давхар 24 цаг ажиллаж маргааш нь дуудагдаад байна штэ хүмүүс. Тэгэхээр ер нь бол би бол энэ аврагч галсан өчтэй хайртай. Яагаад тэгэхээр штэ энэ хүмүүс чинь л одоо энэ томоохон гал гамшиг одоо айлын одоо том айл аж ахуйн нэгж байгууллага гасан бүх том гал одоо гамшиг усны осол дээр бүгдэн дээр хүнд хүчээр ажиллаж байгаа. Тиймээс ямар ч дарга одоо цэргүүдийг жорлон ухуулаад айлын хог зэрлүү явах хүсэхгүй шүү дээ. Миний хувьд бол тийм зорилгоор энд байгаа биш. Энд бол одоо би том зорилготой үндэсний тэрбум модулын хөтөлбөрөнд энд манай албаагчд мал тодорхой төлөвлөгөөний дагуу үүрэг аваад ингээд ажиллаж байгаа юм аа. Тийм учраас бол хинч тийм ер нь бол одоо аврах ажиллагаанд бол янз бүрийн тохиолдолд жишээлбэл жорлонд одоо хүүхэд унчлаа гэхэд бид нэр одоо орохгүй байж ордог. Тэрнээс ийм хувийн цэвэрлэгээний ажлыг бол хязгаарч аврагчд бол хийх ёсгүй л гэж хэлмээр. Энэ төрлийн гомдол арга гэрээс ер нь хэрэг ирдэг вэ? За ер нь бол бас ирдэг шүү. Тий. Арга гэрээс бол ялангуяа ирдэг одоо манай гэр бүлийн хүнийг одоо 24 цаг ажиллаж учраас дараа өөр ажил ингээд явуулсан байна, томилсон байна гэдэг. Үнэхээр хүн хүч хүрцэхгүй байгаа тохиолдолд бол бид нар яагаад бол шүн нөгөө дуудлага гаргах вахт тодорхой хэмжээнд бол манай албаагчд амардаг байхгүй, амралтын байртай гэдэг тийм дээ. Хоолойдчдаг. Тэгээд ингээд ээлж солилцлоо тодорхой хэмжээний ажлуудыг хийлгээд өдөр ч юм уу ингээд ажил руу явуулах юм тохиолдол. Энийг одоо манайхан зарим одоо албаагчдын нар гэр бол бас одоо ажил хийлгэж байна, өөр ажил хийлгэж байна гэсэн гомдол байдаг юм аа. Энэ дээр бол одоо та нэлтүүчд аюу гой анализ хийгээд ар гэрхэнтэй бас ярилцаад ингээд энийг бол бас цэцэлж болох байх л та тийм ээ. Хүний эрх талаас бас яг энэ хөдөлмөрийн нөхцөл байдал бол яг хүний эрхийг зөрчиж байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн одоо хэллээ шүү дээ би алба хаагчдаа хайртай гэж байна. Тэгвэл танай байгууллагаас яг бодлого тодорхойлдог тэр дээд түвшний байгууллагуудаа удирдлагуудаа яг энэ одоо бэлтгэл ээлж гэдэг байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар нэгэн санал гаргаж болдоггүй юм уу? Гэхдээ яг юу л та бол яг өөрийнхөө өнцгөөс яриад байна. Би болохоор эн чинь нөгөө төрийн тусгай алба байхгүй юу тийм ээ.
төрийн тусгай алба гэдэг чинь арай нөгөө энгийн байгууллагаас арай өөр. Энгийн байгууллагууд бол юу гэдэг яг ажлын одоо 8 цаг ажиллаад ингээд буугаад ерөөсөө уцаа салгаад ч юм уу хамаагүй дараа маргааш өглөө хүртэл явчих болно шүү дээ. Бид нар бол тэгдэггүй. Би бол одоо сүүлийн 20 жил энэ уцыг нэг ч удаа унтрааж үзэв, шүнж унтрааж үзэв, шүн хүртэл над руу дуудлага ирдэг учраас би бэлэн байж хас ийм л байдлаар ажилтдаг хүмүүс байхгүй юу. Сүүлийн үед манай энэ залуучууд бол бас амархан шантарч байгаа. Ерөнхийдөө одоо энэ онцгой байдлыг чинь амар гоё ажил ингээл хүн л авардаг ингээл юм байх гэж бодсон чинь ингээд бас ингээд 24 цаг гарчаа дахиад ингээл янз бүрийн одоо бас ажил хийгээл ийм хэцүү байдаг юм байна. Ингээд тэгээ тэр ажил нь бол дандаа энэ улс их орны төлөө энэ нийслэлийн бүтээн байгуулалт одоо юм дандаа л хэрэгтэй ажлууд байгаа байхгүй. Тэгэхээр нэг учиргүй нэг хувийн ажил хийлгээл ингээл хувийн хаус бариулаад байгаа юм бол байхгүй. Тэр тэгж байгаа бол үнэхээр буруу. Тэгээгүй тэгээд ингээд шантраад агаар гэрхэнтэй буруу ойлголт өгöd байгаа ийм юм бол байгаа юм байна. Тийм учраас бид нэр соёл урлагаа соён гэрүүлэх гэдэг нэлээд олон ажлуудыг өрнүүлэх гэдэг ажиллаж байна. Тэгээ та нар маань сүүлч маань хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ дээр бол яг сайхан мэдээлэл та нар өгөөрэй яг зөв өнцгөөс нь за ийм юм байна, ийм юм байна. Ер нь бол хэрвээ ингээд хог мог цэвэрлж байгаа бол буруу юм байна. Ийм биш, ийм нэг ажиллагаа манай гэдгийг та нар маань тэгээд нэг яг өөр өөрсдөө өнцгөөс ингээд хэлбэлээ авчих тийм үү. За бид та бүхэндээ яг холбогдох албаны хүнээс мэдээллийг хүргэлээ. За түүний хэлж байгаагаар бол одоо энэ тэр бум үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор бол энэ ой цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Дараагийн ээлжинд мод тарина гэсэн ийм тайлбарыг өгж байгаа. Гэхдээ аль паагчдын зүгээс одоо байнга ирдэг гомдол мэдээлэл гэвэл бэлтгэл ээлж гэдэг нэрийн дор дандаа хувийн аж ахуйн ажил хийлэгдэх гэсэн ийм яриа бол байдаг. За үүнийг бид бас дараагийнхаа мэдээллээр одоо яг онцгой байдлын ерөнхий газраас нь бас та бүхэндээ тодруулан хүргэе гэж бодлоо. За энэ удаагийн мэдээллийг бол одоо энд хүрээд өндөрлөе. За ямар ч тач одоо яг бүгднийг нэгтгэж хэлэх юм бол бид нарыг анх ирэхэд за тэнцээ гэр барьж исэн аль паагчид за мод зөөж исэн за хэвлэхнийг хараад бүгд энэ хийдийн хашаа руу орсон. За бид нарыг яг мэдээлэлээ эхлэнгүүт одоо ойгоос одоо энэ унаг моднуудыг зөөвөрлөж эхэлсэн байгаа. За ямар ч байсан бодит байдлыг бид та бүхэндээ газар дээрээс нь шууд дамжуулан хүргэлээ. Энэ талаарх мэдээллийг та бүхэндээ дараагийнхаа сурвалжлагаар үргэлжлүүлэн хүргэнэ. Анхаарал тавьсан үзэгчдээ баярлалаа.